манай Монгол улсын чинь оюутлогын компанийг гаднаас Англиас команд өгч Канадын оюут толгой гэдэг компани удирддаг болоод удаж байна шүү дээ. Тэгээд үүнийг бид нар ойлгохгүй дотооддоо ингэж байдаг. Бидний ярьж байгаа бол Монгол улсын одоо оюутлогын баялаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ уурхайг Монголд нь байгуулъя. Тэгээ Монголдоо энэ үйл ажиллагаа явуулах боломжоор хангая. Монголын хуулийн этгээдийг бүртгэе. Монголчууд өөрсдөө энэ уурхайгаа удирдан зохион байгуулъя. Гадныхны дэмжлэг тустай байлгүй яг өнөртөө хамтарч ажиллана шүү дээ. Харин манай энэ Монгол улсын оюутлогын компани өнөөдөр Канада улсын оюутлогоо гэж компани болж дэлхийн зах зээл дээр ажиллаж болохгүй. Манай энэ нөгөө нүүрс тээврийн замд 150-60 км автомашины очор бий болчоод тэн дээр одоо нөгөө жолооч тээвэрч манаас хүндрэлж хэрэгэлтэй байгаад байгаа тухай манай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд газар дээр нь манай бас засгийн газрын төлөөлөгч хүртэл очоод үзээд ирсэн шүү дээ. Бүгд ажиллаж байгаа. Тэгээ энэ зам бол манай монголчуудын чадан адны тавьсан зам шүү дээ. Тухайлбал одоо манай энэ МСС компани болов тавьсан санагдаж байна. Зарим нь бас холбогдох байгууллагууд, холбогдох компаниуд тавьсан. Тэгэхээр энэ замаар оюутлогын одоо дэсэн бажмагцсан машин даваа ирэхтэй явж байгаа юм л да. Гэтэл хөрөнгө оруулалтын болон тэр үнэсийн гэрээнүүд дээр тодорхой үүргүүд хүлээсэн байдаг. Тухайлбал тэд нар бол энэ ачаа бараагаа тээвэрлэх замын асуудал шийдэх ёстой. Энэ нь бол авто болон төмөр замын аль хэврээр боломжтой. Гэтэл энийг шийддэггүй. Дээр нь тэд сахилгаан эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах ёстой. Эрчим хүчний үйлдвэр. Гэтэл жилд 140-оос 150 сая доллараар гаднаас эрчим хүч импортоор авсаар байгаа. Энэ одоо 5-6 жил болж шүү дээ. За дээр нь энэ нөхдүүд маань өөрсдөө жисийн баяжмал боловсруулах үйлдвэр агуулах ёстой. Жис боловсруулах үйлдвэр хаанда. Манайд хүнд үйлдвэрийн суурийг тавих ёстой. Манай оюутлогоор төшөөлж. Энэ үүргээ хийхгүй байна. Гүйцэтгэхгүй байна. Дээрээс нь нийгмийн хариуцлагын хүрээнд тэр үйлдвэр байгаа газраа Хамбог гэдэг сум байна. Өмнөг аймгийн Хамбог сум. Тухайн үеийн одоо тэр засаг захиргааны нэгж цуурлуулан оюутлогын баялаг түшгэлэн Хамбог гэдэг хотыг байгуулад өгмөр шүү дээ. Манай монголчууд Улаанбаатар хоттой утаатай түгжээтэй, уцаартай ууртай зарим нь ядуу хоос янз л байна шүү дээ. Тэр энийг шийдэх ёстой. Гэтэл ингэдэггүй жишээ нь хэлэхэд Дубан гэрээний дараа бол тэр Эрэ Төнтө компани нүүрсний асуулт хариуцсан группийн охин одоо Эрэ Төнтөг охин компани та тэрний ерхий захирал Шансипианс Жакч лөө нэг нөхөр. Ер нь бол одоо энэ гэрээ хийгчнэр эцтэй Монголын ард түмэн олон үеэрээ одоо энэ одоо хожих цаашдаа яаш хүрдэх юм боломж нээглээ гэж ярьсан. Гэтэл тэрийг одоо манай ард түмэн бас одооноос эхлээд олж харахгүй байгаа байхгүй юу? Харин тэр нөхөр удалгүй одоо тэр Эрэ Төнтө гэдэг компанийнхаа тухайлбал 2016 оны 7 сард Эрэ Төнтө гэдэг компанийнхаа төв компанийнх нь ерхий захирал болж байгаа. Лондонд байдаг тэр төвийнх нь захирал болж байгаа. Гэхдээ тэр хүмүүс одоо ингэ яваад байдаг. Тэгэд энэ Эрэ Төнтөгийн зүгээс ингэ явуулж байгаа ажиллагаа хонд манай төсний хэрэгжүүлж байгаа нь оюут толгой шүү дээ. Оюут толгой гэдэг компани өнөөдөр хуучин бол одоо Аймхоо Майнц компани үргэлжил энд явж байгаа. Энэ оюут толгой буюу Туркиш Хил гэдэг компани хуучин нөгөө Монголд ажиллаж исэн энэ оюутлогын гэрээг байгуулсан оюутлогоо Монголын Инк буюу Аймхоо Майнц компани үргэлжил. Тэгэл нэр усаас холиод төрөлдүүлэл Канад зүтгэлтэй Аймхоо Майнц гэдэг компани өнөөдөр Туркиш Хил гэдэг компани болсон. Туркиш Хил гэж байгаа нь бол оюут толгой гэсэн үг орчуулж хэлвэл энэ хөрөнгө оруулалтын гэрээг хэрвээ өөрчлөхгүй бол бид зогсох хурлаар хэмжээ авч хагаад энийг өөрчлөх асуудал руу оруулнаа. Энэ нь бол бид нар бас бүрэн ирэхэд тусгааруулсан. Хэн нэгэн улс орн бидэнд заахгүй. Мэдээж одоо ажлын хэсэг шалгалтын дүнгуудаа гаргана баг. Үүний дараа бид нар ярих ёстой гэж бодоод хүлээждэг байдалтай байгаа. Түүнээс биш эх орон ард түмний эрх ашигаас урвсан, ухарсан зүйл байхгүй шүү. Гарсбергийн уурхай буюу дэлхийн зис алтны маш том уурхай 54%-ийг авахар болж байгаа. 3.8 тэрбум долларыг Эрэ Төнтөд өгөхөрлж байгаа. Тэгвэл баялгаараа дараа нь төлнө. Тэр харьцаа нь бол Америкийн Freeport Mocmoran гэдэг компани
тэр ордын 50% эзэмшдэг. За Эрэтэнтод 40% эзэмшдэг. Индонезийн засгийн газар дөнгөж 9.3% эзэмшижсэн шүү дээ. Ингээд 25 жилийн хугацаанд тэр ордоос Индонезийн ард түмний хүрч байгаа ашиг чамлалтай байсан. Хэд хэд удаа зогсоож нэлээд их одоо яриа хэлцэд хийсний үр дүнд өнөөдөр Индонезийн засгийн газар тийм үр дүнд хүрч байгаа.